자, 인간 덮치는데. За, хэвлэлийнхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За, Монгол улсын 2026 оны төсөв батлагдах байна. За, ингээд төсөвтэй холбоотой энэ эрхчлийн төсөвтэй холбоотой маш олон асуудлууд гарч ирж байгаа. Ялангуяа цалин тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой олон гомдол саналууд байгаа. За одоо яг гадаа бас эрүүл мэндийн салбарын бас жигсэж байна. За 9 сарын 15-наас төсөв хэлэлцэж ирснээс хойш ахмадууд маань бас нэлээд хүчтэй тэмцэл өрнүүлсэн байгаа. За манай ардчилсан намын эмэгтэйчүүд маань бас энэ ахмадын тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар бас нэлээд бас дуу хоолойгоо өргөж ирсэн. За 9 сарын 15-наас хойш бол байдал ямар байдал өөрчлөгдөж вэ гэдэг дээр бас та бүхэн бас мэдээлэл авсан байгаа. За анхны орж ирсэн төсвийн төслөөр бол ахмад насны тэтгэвэр тэтгэмжийг 6% нэмнэ гэсэн ийм төсөл орж ирсэн. За бид нар бол бас нэлээд шахаж олон бичиг саналуудыг хэлсний үндсэн дээр за инфляцтай хуулийн дээр бол байгаа шүү дээ, тийм. Инфляцтай уялдуулж ахмадын тэтгэврийг нэмнэ гэх. Тэгээд өнөөдөр бол инфляц 8% байгаа. 8.6%-аар ахмадын тэтгэврийг нэмэхээр болсон. Тэгэхээр та бүхэндээ бас мэдээлэл болохоор бас зарим тоо баримтыг энэ халамжийн төвөөс бид нар бас яг энэ албан ёсны тоо баримтыг авсан байгаа. За өнөөдөр бол 572 мянган төгрөг төрний тэтгэвртэй ахмадууд маань 32,550 мянга байгаа. За 571-ээс 688 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 2650 мянган ахмад байна. За 689 мянган тэтгэвэр авдаг 205 мянган ахмад байгаа. За 681-ээс сая төгрөгийн тэтгэвэртэй ахмад бол 80 мянга байгаа. За сая 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд байна. 66 мянган ахмадууд байна. За сая 500-аас 2 сая төгрөгийн тэтгэвэртэй 16 мянган ахмад байна. 2 саяас 3 сая төгрөгийн тэтгэвэртэй ахмад бол 8 мянган ахмад байна. За 3 саяас дээш бол 1 мянган ахмад тэтгэвэр авж байгаа. Нийт тэтгэвэр авж байгаа ахмадууд маань 412 мянга байгаа. За ингээд үзэх юм бол 50% нь бол тэтгэврийн доод хэмжээ авч байна. Тэгэхээр тэтгэврийн доод хэмжээ бол 572 мянга тий. За ингээд ерөнхийдөө бол 93% нь 1.5-аас доош тэтгэвэр тэтгэмж авч байгаа маа. Тэгэхээр өнөөдөр бол энэ саналаа гаргаад энэ жагсаж байгаа ахмадууд маань тэтгэврийн доод хэмжээг сая 500 болгож өгөөч. Тэгвэл өнөөдрийн инфляцтай өнөөдрийн бодиттой бид нар нэг энгийн амьдрах энгийн гэж хэлж байгаа шүү. Энгийн амьдрахын боломж байна гэдэг ийм саналыг засгийн газар болон улсын хурлын гишүүдэд бүх гишүүдэд хандаж уриалга саналаа өгсөн байгаа. За ингээд өнөөдөр бол батлагдж байгаа төсвөр бол 8% батлагдах нь тодорхой болчлаа. Тэгэхээр 8% батлагдахад ямар хэмжээгээр нэмэгдэх вэ гэдэг ийм асуудал гарч ирж байна. Тэгэхээр бид нар бас энэ ахмадуудынхаа тэмцлийг бид нар бас дэмжиж байгаагийнхаа хувьд бас нэг тоо баримтыг үзүүлье. Тэгэхээр 572 мянган төгрөгийн тэтгэвртэй ахмадын тэтгэвэр бол өнөөдөр 8%-аар нэмэгдээд 45 мянган төгрөг нэмэгдэх гэдэг. За 572-аас 688 мянган төгрөгийн тэтгэвртэй ахмадуудын тэтгэвэр бол өнөөдрийн 8% инфляцтай 45 мянгаас 55 мянган төгрөг нэмэгдэн тий. За ингээд та бүхэн харж байна. 689 мянган төгрөгийн тэтгэвртэй бол 55 мянган төгрөг нэмэгдэн. 689-өөс сая төгрөгийн тэтгэвртэй бол 55-аас 80 мянган төгрөг нэмэгдэх гэдэг тий. За сая 500 төгрөгийн тэтгэвртэй ахмадууд маань 80-аас 120 мянган төгрөг. Сая 500-аас 2 сая төгрөгийн тэтгэвртэй ахмадуудын нэмэлт бол 120-аас 160 мянган төгрөг. За ингээд
2 саяас 3 сая төгрөгийн тэтгэвртэй ахмадуудын тэтгэвэр нь бол 160-аас 240 мянган төгрөг нэмэгдэх нь. За 3 саяас дээш мянган ахмад байгаа гэж хэлсэн те 240 мянгаар нэмэгдэх гээд байна. Тэгэхээр өнөөдөр нөгөө түрүүний хэлсэн 93% нь сая 500-аас доош тэтгэвртэй байгаа те. Энэ хүмүүсийн маань одоо тэтгэвэр тэтгэмж 45-аас одоо 60 мянган төгрөгийн хооронд нэмэгдэх гээд байна. Тэгэхээр энэ нэмэгдэл бол өнөөдөр бол бодиттой одоо энэ хүмүүсийн амьдралд бодиттой дэмжлэг болж чадахгүй. Тэгэхээр дараагийн одоо алхам бид нар юу хийх вэ гэдэг дээр бас бодож байна. Мэдээж хэрэг одоо энэ ахмадуудынхаа энэ тэмцлийг бид нар бас багч гисэн бас нэг үр дүнд хүрэх юмсан гэж ингэж бодож байгаа маа. Тэм учраас бид нар одоо нэгэнт ингээд нэмэгдсэн одоо энэ 8% дээр ахмадуудынхаа тэтгэврийг за бага тэтгэвртэй одоо ахмадуудыг яаж одоо арай ахиу те 45-аас 60 мянган төгрөг биш те ядаж нэг 100 мянган төгрөг ингээд энэ юун дотор батлагдсан төсөв дотор нь яаж одоо зохицуулт хийж болох вэ гэдэг дээр бид нараас засгийн газарт санал өгөх гэж байгаа юм. Тэгээ энэ талаараа одоо манай Хусна гişин бас тайлбарлая те. За одоо энд ингээд хүснэгчлээд харуулсан байгаа те. 45 мянга, 55 мянга, 120 за 100 сая 500-аас дээш одоо тэтгэвртэй ахмадууд бол 120, 240 сая миний ярьсан юм байна. За эрхэм хүндэт та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За та бүгдийн бид бүгдийн мэдж байгаачлан 2026 оны төсвийн тухай хууль сая батлагдж байна. За энэ одоо батлагдах явцад маань одоо ахмадуудын маань зүтгэл бол маш их байгаа. Ахмадууд маань бол зуны дэлгэр цагт 6 сарын үеэс одоо тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх гэж тэмцээд одоо өвлийн эхийн сартаа залгуулж ийж тийм ээ тэтгэврийн одоо хувь хэмжээг 8.6% нэмэгдүүлэхээр төсвүүдээр суулгаж чадсан. Тэгэхээр ахмадуудаас баярснаа илэрхийлэх хэрэгтэй. 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадууд маань байна. 577 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадууд маань байна. Эдгээр хүмүүст маань 8.5% нэмэгдэл бол хаанаач хүрэхгүй байна. 40 мянган төгрөг, 55 мянган төгрөгийн нэмэгдэл болж байгаа. Тэгэхээр ерөөсө 600 мянган төгрөгөөр энэ ахмадууд маань одоо гурил будаа талах тайраа төлөө нүрсээ яаж бэлтэх вүлээ. Дээрээс нь 50-60 мянган төгрөгийн нэмэгдэл хаанаа өрөх вүлээ гэдэг асуудал байна. Ахмадууд маань энэ удаан хугацаанд тэмцэхдээ нэг л үг хэлсэн. Бид нэр үлсгэлэн зарлахгүй. Гэтэ тэрнгөө бид нар үлсэж байгаа гэж хэлсэн. Ахмадуудаасаа бид нар үүнээс илүү хатуу үг хаанаа сонсох вүлээ. Тэгэхээр энэ ахмадуудынхаа энэ өнөөдрийн нөхцөл байдлыг бид бүхэн бодлох хэрэгтэй. Тэд маань одоо энэ зүтгэлээр 8.6% өсөлтийг бид нар бас зөв зүйтэй зохицуулах хэрэгтэй. Өнөөдөр нийт тэтгэвэр авж байгаа 412 мянган одоо ахмадуудын маань 7% нь 2 сая төгрөгнөөс дээшээ тэтгэвэр авж байгаа. Тэдгээр хүмүүсүүд маань 8.6% нь хамаагүй өндөр буюу 2 сая төгрөгийн тэтгэвэр авж байгаа нэг иргэнд олвол 170 мянган төгрөг, 3 сая төгрөгийн тэтгэвэр авж байгаа хүнд нь 250 мянган төгрөг нэмэгдээд байгаа. Гэтэл бага тэтгэвэр авж байгаа хүмүүсүүдийг бид нар харж байгаа. Яагаад ер нь ахмадуудын маань ихэнх нь ийм бага тэтгэвэр аваад байгаа юм бэ? 90% нь ийм бага тэтгэвэр авж штэ гэд ингээд задлаад үзэхдээ хит хитийн янзын одоо шалтгаанууд байгаа. Нэгдүгээрт нь бол одоо энэ хувь тэнцвэлсэн тэтгэвэр буюу за ажилласан жил нь хүрэлцэхгүй байгаагаас болоод хувь тэнцвэлсэн тэтгэврээр тогтоолгож байгаа бага тэтгэвэр авж байгаа иргэд маань байна. Түүнээс гадна бас 90 онд ажиллаж исэн 2000 түүнээс өмнө хугацаанд ажиллаж цалин тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгосон ахмадуудын маань тэтгэвэр нь тухайн үеийн цалингийн одоо ханшийн масштабаас шалтгаалаад одоо маш бага тогтцсон. Тэгэхээр өнөө цагийн одоо бид нар энэ их инфляц өссөн, цалин өсний хэмжээ өссөн, бараа бүтээгдэхүүний үн өссөн үед тухайн үеийн одоо ханшийн энэ цалингийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон ахмадууд маань үндэ бол одоо бас нийгмийн болол маш их анхаарал хандуулах ийм одоо хэсэг болчиход байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол бид бүхэн анхаарах хэрэгтэй. Тэгээд нийт одоо тэтгэвэр авж байгаа иргэдийн маань 7% нь 2 сая төгрөгнөөс дээшээ тэтгэвэр авж байгаа. Эдгээр хүмүүсийг ойлгож байна. Өөрийнхөө цалин хөлснөөсөө илүү хичээлж нийгмийн даатгалд төлсөн бол ойлгож байгаа. Гэхдээ бас 90%-ийнхаа ахмадуудыг бид нар бас бодолцоод энэ тал дээр бид нар бас уян хатан ажиллах шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр сая болоод бид нар төсвийн тухай хууль дээр бол 8.6%-ийг нэмэгдүүлж чадсан. За нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27-гийн 1 дээр болвол энэ инфляцийн төвшнгөөс жил болгон ингэж уялдуулж нэмнэ гэсэн энэ хуулинд одоо заалт байгаад байгаа. 27-гийн 2 дээр бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон хөдөлмөрийн нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн засгийн газар батална гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ аргачлалын дагуу
засгийн газар мөн одоо хөтөлмөр нийгмийн хамгааллын яамныхан энэ аргачлалаар энэ хувь хэмжээг одоо тэнцвүүлэх мөн бага одоо тэтгэвэр авч байгаа ахмадуудыгаа одоо тэтгэврийн тэнцвүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажилласаа гэж ингэж хүсэж бид бүхэн өнөөдрийн мэдээллийг өгч байгаамаа. Баярлалаа. За би хоёр гишүүнийхээ хэлсэн зүйлийг дүгнээд хэлье. Монгол улсын төсөвт тэтгэврийн хэмжээг 8.6%-аар нэмэхээр тусгасан. За тэгэхээр саяын одоо энэ гаргасан саналууд бол бага тэтгэвртэй ахмадуудын мөнгө ерөөсөө 30-40 мянгаар л нэмэгдэх гээд байна. Энэ бол хангалтгүй юм а. Тийм учраас тэтгэвэр тэмдгэмжийн одоо сангаас олгох тухай хуулийн 27-гийн 1 заасны дагуу дотор нь зохицуулт хийх эрх нь засгийн газарт байна. Өөрөөр хэлбэл бага тэтгэвртэй хүмүүсийнхаа тэтгэврийг жоох ахиухан нэмэх боломж одоо байна гэж одоо үзэж байгаа. За сая ерөнхий сайд бас үгэндээ хэлсэн ядуурлыг бууруулна гэж. Ядуурлыг бууруул хамгийн гол цэг маань яг энд байж байна. Түрүүн харуулсан 1.1 нийт тэтгэвэр авагчдын 93% нь энэ бага тэтгэвэр авж байгаа. Тэгэхээр яг одоо ядууралд өртөөд байгаа хүмүүс чинь яг энэ бага тэтгэвэр авагчд байна гэж бид үзэж байгаа. Тийм учраас ядуурлыг бууруулвал гэвэл бид нар энэ бага тэтгэвэр авагч хүмүүсийнхаа одоо амжиргааг дэмжих одоо ийм шаардлагатай байна. За тэгээ би бас энэ МЭГ судалгааны байгууллагаас хийсэн энэ өргөн хэрэглээний барааны ясын хамгийн сүүлийн судалгааг авлаа. Энэ оны эхэнд байсан 10 төрлийн хүнсний багц одоо 11 сарын хүнсний багцад 14.1%-аар нэмэгдсэн байж байгаа. Энэ бол зөвхөн энэжлийн тоо шүү дээ. Тэгэхээр энэ хүнсний үн ингэж хурдтай нэмэгдэж байгаа үед ахмадуудын татвар тэтгэвэр бол ханаач хүрэхгүй байна. Тийм учраас энэ удаа их тэтгэвэр авж байгаа хүмүүсийг адилхан бүгдийг их процентоор одоо хавтгааруулж нэмэх биш бага тэтгэвртэй хүмүүсийнх нь жоох ахиухан нэмэх ийм одоо саналыг засгийн газарт хөргүүлж байгаамаа. За баярлалаа. Асуух зүйл. За тэгэхээр ямар ч хэлсэн бүх юм бол дуусчаагүй байгааг та бүхэн бас харж байна. Биднэрт бас боломж байна. Тэгэхээр Абубакир сайдыг л одоо нэлээд шахаж ажиллана гэж ингэж бодож байна. Тэгээд Абубакир сайд бол ер нь эмэгтэйчүүдийн одоо бүлгээс гаргасан сан санаачтайг бол маш их дэмждэг. Тэгээд ер нь бол манай парламент чинь анх удаага одоо бас эмэгтэйчүүдийн 30%-ийг тогтоож 32 эмэгтэй анх удаа бас сонгогдсон. Мэдээж бид нар бол одоо энэ тэтгэвэр тэтгэмж нийгмийн чанартай асуудлуудыг шийдэхийн төлөө яагаад бол биднэрт ойр өгдөг учраас бид нар шийдэхийн төлөө ингэж явж байгаа. Тэгээд ер нь бол энэ засгийн газар бол мега төсөл бол хүн юмаа гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр дундаж давхраг байхгүй болчиход байна гэдэг чинь. Тэгэхээр энэ дундаж давхрагт байх ёстой тэтгэвэр тэтгэмж авдаг тийм энэ хүмүүсийнхээ тэтгэвэр тэтгэмжийг одоо ингээд улам доош нь ингээд татаад инфляцийн дээш нь хөөрөгдөд ийм нөхцөлд бол хизээж дундаж давхраг хүрдэхгүй байхгүй. Тийм учраас үнэхээр мега төсөл хүн юм бол хүний төлөө хийх ёстой, хүнээ харах ёстой. Тэр ялангуяа одоо тэр дундаа одоо ахмад насныхаа асуудлыг бол энэ тэргуунд авч үзэх ёстой гэж ингэж үздэг. Тийм ч учраас бид нар бол салбарын сайд хийгээд за мөн засгийн газрыг шахаж ажиллах болно. За баярлалаа та. За хүмүүнээс хоёр асуулт байна. Юуны өмнө тэтгэврийн тогтолцоо бол хэмжээ сан биш үү? Тэгэхээр тогтолцооны шинжилгээ та яд шахах юм уу? Баахан багц хууль яриад суурь тэтгэврийг одоо болгоомжтой сайд үед өөрчилсөн шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцооны шинжилгээ юм тухайлбал цэрэг цагдаа төрийн албаныхаа онцгойгийнхны тэтгэврт гарахад сангаас өгöd байгаа шүү дээ. Тэрийг улсын төсөв дадаг бол сангаа зөв удирдал руу нь оруулахаар угаасаа санчаа албатай ямар ч зөв боломжгүй санагдаад байна. Саналыг байна. Ер нь бол зөндөл олон реформ ярьж байгаа. Тэгэхээр өмнө дээр бол тэтгэврийн реформ бол заавалчгүй хийх ёстой. Түрүүн бас манай тусмаа гишүүн бас цогц дурдлаа. Ер нь бол бид нар энэ бодох аргачлалыг өөрчлөх цаг болчихжээ. Өнөөдөр хэдийгээр одоо бид нар үнэхээр одоо өндөр цалинтай сайн ажиллаж исэн учраас бид нар өндөр тогтоолгож байна. Энэ бол шудраг ус байна гэж нөгөө тал маань одоо цөм болсон 7% одоо ахмадууд маань гомдолж байгаа боловч 93% нь одоо сая 500-аас доор байна гэдэг бол бас асуудлыг бол өөрчлөх, шинжилгээг хийх шаардлагатайг харуулж байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас бид нар нэгэнт одоо ингэж ахмадууд маань тэмцээд эхэлсэн байна. Нэгэнт бид нар энд одоо тэмцэлд нэгдэж энийг нэмэх шаардлагатай хамгийн одоо доод тэрэг сая 500 болгоно гэж үзэж байгаа юм бол бид нар энэ бодох аргачлалыг тэтгэврийн реформыг хийх цаг болсон. Энийг хийн гэж бодож байгаа. За энэ дээр нэм хариулчаа. Тэгэхээр энэ тэтгэврийн тогтолцоо бол зөвхөн ганцхан тэтгэвэр дээр суурлаад бол
энэ маш хүндрэлтэй байдаг. Тэгэхээр олон давхаргад тэтгэврийн тогтолцоо гэдэг энэ зүйлийг бол бид нар сүүлийн жилүүдэд нэлээд одоо хуулиудад суулгаж байгаа. Суур тэтгэвэр нь бол одоо уул уурхайн орлогоос бүх ахмадуудад одоо тэнцүү хэмжээгээр олгодог ийм хувилбарыг оруулъя гэж байгаа. Жишээлхэд уул уурхайн орлогоос тэтгэвэр авагчдад бүгдэнд нь одоо 100 мянга юм уу 200 мянга юм уу өгөөд дээр нь өөрийнх нь үндсэн тэтгэвэр ороод гурав дахь нь хувийн тэтгэврийн тогтолцоог ингээд нэмээд нэгсэндээ хүн олон давхаргад тэтгэврийн тогтолцооноос авах юм бол одоо энэ ядууралд өртөхгүй байх эрсдэл нь буурна гэдэг ийм зүйл байгаа. Тийм учраас энэ олон давхаргад тэтгэврийн тогтолцоог л бид одоо яаралтай бий болох ёстой гэж үзэж байна. Хувийн тэтгэврийн